Яа би бүр амар бор болсон. Тэгээд дээрэс нь өнөөдрийн энэ костюм жоохон олон өнгөтэй юу. Ингээд викли шоугаа эхэлдэг байгаа. Mongolia. За энэ 7 хоногийн ерөнхий ивент тэтгэгчээр Апу компани ажиллаж байна. Хамгийн гоё бив бол хамгийн fresher бив шүү байгаа. Бурхан минь энэ 7 хоног бүр ямар амар халуун 7 хоног болвоо. За нөгөө нэг өнгөрсөн 7 хоногт эхэлсэн оюун эрдний сенсац энэ 7 хоногт бүр үргэлжлээ. Жигсаал цуглаан яваад за тэгээ бараг л одоо юу ч болоод байгаа мэдэхгүй. Тэгээд ер нь бол бараг энэ оюун эрдний сенсацыг давах сенсац энэ 7 хоногт гарсангүй. Тэгээд бүгдээрээ эхнээс нь юу болсныг үзцгээе. Энэ 7 хоногт маш олон хүний анхаарлыг татсан нэгэн жолоочийн үйлдэл байлаа. Юу юм ч одоо. Бүр өөрийгөө баг танк гэж бодоод байгаа юм шүү те. Замын хажуудлын нөгөө аюулгын хашлахыг аваачаад бүр ингээд 2-3 шонтой булт үсэргэж аваад за тэгээд цаашаа явсан. За тэгээд ер нь манай жолооч нарын соёл нэг иймэрхүү байна. Тэгээд жолооч нараа бити юм байгаа ч дээрээс нь нэгдүгээр игнэн дээр ингээд бас одоо боржуур давуулаад тавьчихдаг. За тэрнээс нь болоод маш их эвдрэл гэмтэл гардаг. Тэгээд жолооч нараа бити юм байгаа чи тэ эн чи одоо дахиад татвар төлөгчдийн мөнгөөр хийгдэн штэ. Нэг ийм муухай хүнэрхүү сэтгэлгээтэй байхаа болий. Тэгээд машин бол танк биш шүү маа. Энэ 7 хоногийн ерөнхий ивентчээр Апу ажиллаж байна манайхаа. Тэгээд энэ дэлхийн хамгийн гоё пив ямар пив байдаг гэж Шинэ пив. Гэхдээ эхлээд үнгүү пив заяа. Хоёрт нь байна шүү дээ. Ямар ч тээвэрлэлтэнд ороогүй цоо шинээрээ үйлдвэрээсээ гарсан тэр пив бол хамгийн гоё пив шүү. Fresher нууж гараа манайхаа. Пивийг fresher. Хамгийн шилдэг пив юу вэ? Дэлхийн 192 орны сая хүмүүс хэрэгэлдэг. Би ч гэсэн тэдний нэг. 800 жилийн түүхтэй Германы хаадын сонголт харьцуулшгүй. Хамгийн зөвлөн шар авиг халуун өдөр тис хөднөр. Азийн номер 1 бий. Юм аягт баригддаггүй залуусын сонголт. Бусад пив ухаар яадыг би мэдгүй. Энийг ухаар цаанаасаа ирчиж авдаг гэдэг. Хансаг зөөлөн амт. Монгол премиум шар авиг. Хамгийн шилдэг пив юу вэ гэж юу? Хамгийн фреш нь хамгийн шилдэг. Always fresh. За өнгөрсөн 7 хоногт одоо яг энэ зүйл болсон байгаа. Гэхдээ манай нэвтрүүлгээр гарч чадаагүй тийм учраас энэ 7 хоног дахин оруулахаар болсон юм байгаамаа. За энэ бол улсын хурлын даргатай холбоотой нэгэн бичлэг байлаа. Хуулийн төслийг хөдөлгөөний хүрээнд дэмжигсэн саналын нөлөөр. За хэлцгийг дэмжих гэсэн саналын нөл санал хураалт. За байнгын орны нөгөө өмнөх асуудал руу орно. Байнгын орны саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-28 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төслийг үзлөөрөнтэй хүрээнд хэлцгийг дэмжих гэсэн саналын номлолоор санал хураана. Санал хураалт. Стратегийн баримт бичигт батлах тухай улсын хурлын тогтоодын төслийг үзлөөрөнтэй хүрээнд дэмжих гэсэн санал юм. Яаж чад тэр үзэл баримт гэдэг үг ямар их орд.
Гэтэ уг нь хөөх юмтай яг сохтуу гэдгийг яг мэддэхгүй гэж амар хичээж байна те. Тэгтэл сохтуу болж байна. Яна энэ одоо хууль мөөлийг одоо ингэж сохтуу бадлаад тахлаар ч одоо манусын амьдрал юу болох. Нөхөр тэгтээ гадаа нь жигсаал мэгсаал болоод 9 шид болоод тахлаар бас уусан бахал та те. Ийм усын өгөрлөлийн дараа гэж байгаа ой гэдэг те. За тэгээд энэ 7 хоногт маш олон хүний анхаарлыг татсан сохтуу бичлэг бол амар уйсгалан даргын бичлэг байсан юм аа. Үйлдвэрлэлтэй өнс хийж байгаа. Би ер нь нэг шүүмжлэгийг шүүмжлэхгүй гэж өөрсдөө л ийм бичлэг гаргаж таа. Миний буруу ерөөсөй байхгүй шүү дарганараа. Одоо сүүлдээ намайг жоох үзэн ядаад тах шиг энэ амраа муу уулгаач шүүмжлдэг гэд. Миний буруу байхгүй та нар л өөрсдөө үзлэр нь л гаргаж байгаа шүү. Бурхан минь энэ 7 хоногийн хамгийн том сенсац яг одоо эхлэх гэж шүү манайха. Өнгөрсөн 7 хоногт нөгөө хатан мадам за тэгэл хүргэн биерээ асуудал явсан цүнх мөнхний асуудал бол өстой үнэхээр амар явсан те. За тэгээд хүмүүс оюутан сайд тайлбар хийх байхаа гэдээ өстой нүдээ ширхтэлгүүлээсэ. 7 хоног жинхоо хийгээгүй. Тэгээ бүтэн сайд мэдгэлээсэ. Наттай холбоотой одоо хууль бас орлогоо нотолж чадаагүй. Сэтэрхий тэвэн симхи хатдаг дээр үнэхээр одоо асуудал үүсээд нотлогдвол би хариуцлагыг бүрэн билээ мэн. Тэгээ энэ жагуулгаар би өнөөдөр хүртэл олон зүйл дундуур явхад дандаа л надад нэг өдөр энэ утга цогцолтууд ирэх болов гэдэгт би сэтгэл зүйн хувьд бол үргэлж бэлэн амьдарч байгаа. За харин одоо энэ явж байгаа бэлгийн сангийн хууль за одоо энэ нэг улс төрчдийн хөрөнгө ураахтай холбоотой энэ одоо эрх зүйн орчин за мөн одоо асуудалтай холбоотой ийм асуудлыг зориудаар одоо улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ийм одоо ялаанууд байгаа. За энэ ялаануудад одоо хандж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг миний үзэл санааг миний тэмцлийг бөхөөж чадахгүй битгий горд одоо асуудалтай холбоотой байгаа асуудал дээр миний хувьд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна гэдээ хэлье. За баярлалаа. Яа, за энэ бол ёстой жинхэнэ амар юм болсон. За хамгийн хэцүү нь юу болсон гэж энэ сэтгүүлч дөрөөс юм асуухгүй. Би одоо хүлээгэлсэн байхгүй. Уг нь та барьж идэж байгаа шүү дээ. Хөөе та ч одоо гэл ингэ. Сэтгүүлч нар юм асуудаг. ТV5-ын нэг залуу ганцаархна таны хүүгийн талаар өөрөө байхгүй. Тэгсэн чинь хамгийн амар нь юу болсон бэ гэсэн чинь сэтгүүлч нарын групп байд юм байна. Нийслэл одоо энэ бол нийслэлийн ажилтай холбоотой ажил байгаа. Нийслэл болон засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны сэтгүүлчтэй групп байд юм. Тэрэн дээр энэ зар тавигдаагүй. За тэрнээс чинь болоод ерөөсөө бөө яг тэр группүүд дээр бөө юмсан яагаад хэлээгүй юм баа гэд бөө юм болсон. За ингээд ерөнхийдөө тавилттай маягтай нэг ийм хэвлэлийн байгуул байсан. А яг тавилтгүй сэтгүүлчид ямар хөө байсныг бүгдээр харцсан. Яг оройн Хөө яагаад байгаа юм бэ? Яагаад би түрээд байгаа юм бэ? Хөө яагаад би түрээд байгаа үгүй. Юу гэсэн үг юм? Хөө яагаад би түрээд байгаа? Яагаад би түрж байгаа? Яагаад би түрж байгаа? Яагаад би түрж байгаа юм бэ? Яагаад би түрж байгаа? Ерөнхий сайдыг авлаа. Хөө ерөнхий сайдыг. Хөө яагаад би түрж байгаа? Яагаад би түрээд байгаа? Үгүй. За үзэгчдээ засгийн газрын 5 дугаар байранд хөө яагаад би түрээд байгаа? Яагаад би түрээд байгаа? За үзэгчдээ засгийн газрын 5 дугаар байранд ерөнхий сайд болон засгийн газрын гишүүд, улсын хурлын гишүүд өнөөдөр хуралтай байсан. За тэгээд ерөнхий сайдаас одоо болоод байгаа үйл явдлын талаар болон Нямбатар даргаас авъя гэсэн боловч эндээс ингээд цагдаа нар болон за зүгээр энгийн хувцастай иргэд гарч ирээд одоо камер буулаад эсвэл одоо энэ рүү ойртуулахгүйгээр бүр эндээс бацаж чимхэж авч ийм байдалтай байна. Яа юмс. Энд чи ерөөсөө өглөөний хэвлэлийн баг хурлаас ерөөсөө эдгээр цагийн дараа шүү дээ. 2-3 хаан цагийн дараа ийм болсон байна. Тэгэхээр жирийн сэтгүүлчдэг ойртуулдгүй жир бус сэтгүүлчтэй одоо тойрол зогсож байгаад ингэж ярилцлага. За энэ ярилцлаганаас хамгийн их хүмүүсийн дургу хүргэсэн бол ялаанууд гэдэг үг гэсэн.
хүмүүс бид нар бол ялаанууд биш ээ гэдэг юм ярьж гисэн. За тэгээд нөгөө талбай дээр байсан огцрох амархан жигсаал бол бүр хүчээ авсан. Ерөөсөө нэг цөөхөн хүн байсан чинь яг үдээс хойштой яг энэ мэдгэдлийн дараа баг 3-4 дахин томорсон. За тэгээд улсын хурлын гишүүд эхнээсээ нэг-нэгээрээ гарч ирсэн шүү. Бүтэнсэн өдөр байсан шүү дээ. Би залуучуудыг 3 хоног энд ном зарлаа. 3 хоног харлаа. Мэдрэглээ. Энэ бол органик хөдөлгөөн. Үнэхээр хүсэж байгаа өөрчлөлтийг хүсэж байгаа хүмүүсийн хөдөлгөөн. Тийм болохоор ялаа биш ээ. За энийг нэгтгэлээ. Хамтарсан том төслүүдээ хийхийн тулд бүгдээр нэг жоо өргөн фронторыг гэсэн чинь юм дахгүй болчлоо. Одоо тэгвэл дүгнэлт хийгээд өөрчлөё. Өөрчлөөд хариуцлага хүлээгээд сонхон зэгцтэй багаар гол төслүүдэд анхаарал юмаар байна. Жижигсээр хагаад нутаг орнороо тэр чигээр нь бактери ажил хийх юм бол энийг бол би Монголын үндэсний эрх ашиг эсрэг зүйл гэж дүгнсэн. Маш олон хүмүүстэй ярьлаа. Тийм учраас миний гарын үсгээр дурсан үндсэн шалтгаан бол энэ юм аа. Вау. Солжаргал гişүү гарын үсгээр зурсан хоёрыг огцрохтэр. Яагаад гэдэг одоо санаагаа бол хэлсэн. Нэг цүнх мөнхөндөө биш үү. Хамгийн гол нь энэ засгийн газар улс их орныхоо үндэсний эрх ашигын эсрэг яваад байна. Тийм учраас би гарын үсгээр зурж байгаа юм аа. Мега төслүүдийг хэрэгжүүлэх нэрээр баартраар Монгол орныхоо хамаг баялагийг өгчөөд ийштэй гэдэг зүйлийг ирсэн. За дараас нь араас нь гişүүд гарч ирсэн. Гэхдээ миний хувьд л анх удаага хамгийн том органик ийм жагсаалтар ирсэн байна. Тэгээд өнөөдөр та бүхнийхээ өмнө ингээд үг хэлээд зогсож байгаадаа маш их баяртай байна. Бас та бүхнийг маш ихээр хүндэж байна. За дараагийн гişүү. Бид нарыг бие биедээ дургу болоосоо гэж хүсэж байгаа. Дэлхийн улс төр тэр чигтээ нэгдвэл байдал дээр биш хуваагдал дээр явдаг болсон. Хин сайн хувааж чадсан нь засгардаг болсон. Яг энийг олж хараа бид нар нэгдвэл байдал олж авах хэрэгтэй. Юун дээр нэгдэх юм бэ? Юун дээр нэгдэх юм? Нэгдэх цэгээ зөв олж чадах юм бол бид нар хич дэлдэхгүй. Монгол жинхэнэ тусгаар ус болж чадна. Яа. За ингээд ерөөсөө нэг лодо самбуу гишүүний санаачилсан гарын үсэг зурх аян дээр ерөөсө 3 гишүүнээс илүү хэтрэхгүй байсан бол за яг энэ үг хэлсний дараа нийт 6 гишүүн болсон шиг санагдаж байна. 6 гишүүн гарын үсгээ зурсан. За ингээд ер нь бол ингээд нөгөө цүнхний асуудлаас болоод шар өвс шатж байгаа юм шиг болсон шүү дээ. Тэгсэн чинь оюун эрдэнэ даргын мэдэгдэл шар өвс шатж байгаа дээрээс нь бензин цацсан. Хүмүүс бүр амар болсон хараачтай гэж. Бөө уур болсон. За тэгэд энэ жигсаал цуглаанууд нэгэн маш олон хүний сонирхлыг татсан нэг хүн байсан. За энэ нь бол TC-ийн багш байсан. Гэхдээ солонгосчууд нэг юм гайхдаг байхгүй. Тэгвэл танаа засгийн газар аимшигтай биш үү гэд. Яагаад гэсэн чинь энэ ордны чинь тойроод танаа улсын хамгийн том их сургуулиуд биш үү? Тэр аимшигтай биш үү гэсэн. Яагаад вэ гэвэл солонгосчууд оюутнуудаас айдээ. Зүгээр л нэг хийх баа гэдэг эмэгтэйчүүдийн их сургууль. Яагаад оюутнуудаас айдаг вэ гэхээр оюутнууд дандаа ирээдүгөө бодож идэг байхгүй юу? Бид нар ирээдүйдээ би ямар цалинтай очих вэ? Ирээдүйдээ ямар одоо орлоготой болох вэ? Миний ирээдүйн гэрэлт амьдрал ямар байх вэ гэж 20 жилийн өмнөх оюутнууд 2 өрөө байртай 2 хүүхэдтэй яг нөгөө нэг би чамд хайртай киноны үрлээ шиг бичдэг байсан. Одоо хүүхдүүд тийм гэгэм мөрөөдөл байхгүй болж байна. Гэхдээ та нарыг хараад би залуучуудад аягүй итгэж байна. Тэгээ үг хэлмээр гарч ирсэн. Яагаад вэ гэхээр залуучууд та нар байгаа болохоор эн чинь гоё байхгүй юу? Яагаад вэ гэхээр бид нар зүгээр л ингээд одоо үеэ өнгөрөөгөө л яваад өгнө. Гэтэл та нар дараагийнхаа үеийг сэрж байгаа. Магадгүй энэ засгийн газар огцрохгүй байж магадгүй. Гэхдээ та нарт эн чинь энд 8 хоногч бай, 8 цагч бай, суусны чинь үр дүн энэ гэрэлгээгээ болж үлдэнэ. Та нарын амьдрал дандаа хутлаа ямиг сонгоод амьдрал чинь сайхан байгаад байх юм бол нэг л өдөр дарна. Тэр үнэн чинь хутлаа юм чинь алга уруулахын замтлаггүй хилсэлтэй гараад ирнэ. Яг энэ оюун эрдэнэ шиг. TC-ийн багш оюутнуудтай жигсаалт яваарай. Би та нарт ямар ч байсан тасмаас тавихгүй та жигсаалт яв гэдэг ийм юмыг хэлээд өнгөрсөн 7 хоногт хил аманд орж исэн багш гарч ирээд үг хэлсэн байна. Йоо ямар гоё юм бэ те. За тэгээд маргааш нь энэ олон тийм үү танаа багш юм уу? Ямар хөөрх юм бэ. Тэгээд маргааш нь болсон. За мэдээж нөгөө тал яаж зүгээр байх вэ? Эсрэг жигсаал цуглаан зохион байгуулагдсан.
Эзэмшлэн бол ер нь сайн мэдгүй байна. Гэхдээ бол МСС одоо энэ 350 сая Америк долларт одоо энэ одоо Монголын ард түмний одоо ордыг тавьсан байж та одоо тэр их мөнгө. Хаашаа тавьсан? Өнөө хөрөнгөний биштэй тавьсан мөнгө та сонсохгүй нэ одоо ер нь. Тийм биш гадаад тийм. Тавьсан гэдэг нь юу вэ? Сайт руугаа ороод үзэх бол байж байгаа л да. Мэдээлэл таа. Та ч нөгөө жагсаа тэмдэг байхгүй л дээ. Би энийг барай зогсож ин л да одоо. Даалх уртаа гэсэн. Үгүй та нар мэдээлэл юунууд өөрсдөө сайхан танилцчаа тэгээд дараа нь ярьцгаа мэдээ. Сайн байна гэж. Сайн байна. Ер нь авыг авья гэдэг юм уурал лооцсон барьсан байна. Одоо таанч хүртэл одоо сэтгүүлч та нар одоо ингээд сошиалаар яваал байсан. Та нөгөө тэмцээд байгаа болохоор яг ямар мэдээлэлтэй бид нар одоо ухаан удаа авахын төлөө л бас тэмцэж хүнд байгаа юм. Ухаан удаа л авъя. Ард иргэд одоо Монголын ард иргэд бас ухаан удаа бас буцаа авъя. Ухаан удаа маань одоо хүнд байгаа юм. Одоо энэ хүний эзэмшилтэй. МСС-ийн ажил лидер л хариуцж ер нь их үйл эзэлж ингээд ламбард тавьсан л гэж байна. Өөрийн гараад би баг 10 минут хийсэн байгаа юу. Ламбард тавьсан байгаа шүү. Гэтэ амар гөрг ардаа яг ингээд уг нь нуугдаад байсан байхгүй ингээд тогныхаа цаана тэгсэн чи сэтгэл зүрээс шүү. Тэгснэ нэг хөрхөө ёо амтны шившиг нэр ёо бүр өнөр энэ насан туршийн онгонд орчлоо шүү дээ нөгөө үргэд. Үгүй юу л олон улсын бирж дээр тавих ерөөс биш мөнгө босгох гэж ярьдэн шүү манайхаа. Энэ ерөөсөө ламбард мамбард ерөөсөө биш дээ. За тэгээд яг хажууханд бас нэг ахгүй зогсчихсон. За ухаан удаа ард түмний удаг ард түмний өмч гинэ. За сайн байна уу та? Сайн байна. За барьсан уурал лооцсон хор болол ухаан удаа авъя. Ерөнхийдөө бас зөв талтаа аль бий багт одоо Монголын ард түмэн ямар байна доо ерөнхий эцдөө хатж байна. Ерөнхийдөө бас зөв талтаа багт л гэж байна доо. Яагаад ингэж нэг их ордон мордон дийс шивжүүдийн монголчууд амьдралдаа ийм цөөхөн ийм онтой ийм улсуудаа ингэж яагаад ингэж ийм нэг царагч сүмшэт хол ингэж ухаан удаг нь одоо ер нь одоо энэ орд газар яг хаана байрладаг бас хинт хариалтай хэний өмчлөлт байгаа мэдэх үү? Гэхдээ би мэдчил байна л да. Би одоо Танаас арх үнэрч чинь л да. Ерөнхий сайдын хүүхдийн тансаглалыг ер нь юу гэж бодож чинь зөв үү? Гэхдээ тэр ч одоогүй яах вэ? Би ч одоо нэг хэдий одоо би бахандаа 50 гарч байна. Тэгэд би хүүхдээ нэг 20 сая төгрөг бас насаар аваад би өхөл эрэхтэй. Тийм ээ. Биш энэ Монгол руу бас араа тийм доошоо орчин тараа биш. Тийм ээ. Би одоо полисны өтгөний өгдөг ёстой шүү дээ. Ерөнхий сайд хүүхдтэй өгч байгаа шиг тэр их мөнгийг хүүхдтэй өгч чадах уу? Гөө яах вэ? Би доороосоор удаа энэ Монгол руу би миний өгдөө энэ сайхан амьдрч өгдөг полисны өтгөний өгдөг ёстой. Тэ чадчихна уу? Одоо яхтай би насраа би зүтгэл би ингэж зүтгэж яваад би хүүхдээ бүр би нэг 20 сая төгрөг би өгөх ёстой. Хүүхдээ өгч чадчихна уу та? За нөгөө дөнгөс саяны тойрцсон байсан жагсаал бол 5 минутанд бол алга болчихлоо. Тэгтээ тэр саяны тэр лоозгоо ураадаг бүр нэг мэрэгсэн. За энэ ч юу н ямар ч ирээдүгөө болчихлоо доо. Нөгөө ахан согтоо. Ахата хүүхдээ 20 саяар юм авч өгч чаддаг гэсэн. Ахан 40 жил ажиллаад даргыгаа муулж болдгоо, зовдонгоо ярьж чаддгоо тэгээд зовсондоо ойлоо шүү. Жаахан халамцуулах шиг л яа ийм үгүй ингэж ажлыг халдварч болохгүй манайха. Энэ бол арай халтур нэшээ мөнгөний баг өгсөн юм. Хамгийн гол нь энэ хүмүүс нэр төрөөрөө ингээ хохирж байна. Саяны ихчтэй. Энд чинь одоо ингээ насан туршид нь арилахгүй муугаа тол бүлдээж байгаа байхгүй хүмүүс. Энэ бол маш харамсалтай үйл явдал.
За ингээд нэгд өдөр нэг иймэрхүү үргэлжлээ. За тэгээд Ардсан намын гишүүдээс энэ хамтарсан засгийн газраас гар гэдэг шаардлага тавиад энэ өдөр ч өстө боо бас нэгд өдөр өстө оволцсон. За тэгээд дараагийн өдөр боллоо. Ер нь нэгд өдөр чинь хөрс сүх дарга оюун эрдэнэтэй уулзаад ер нь ажиллаа өгмөгөл гэсэн юм шиг байна. За тэгээд Ардын намын баг хурлыг зарласан байгаа. За тэгээд хоёр дахь өдөр бүр илүү ширүүн болсон. За тэгээд ер нь намын дарга болон бусад хүмүүс юу ярьсныг өдрөөс сонсцоо. Хамтарсан засгийн газрыг байгуулсан энэ философиос бол би Ардсан намын даргын хувьд хамтарсан засгийн газрыг байгуулсан хүний хувьд бол хизээч урахгүй гэж бодож байгаа. Ардсан нам ч гэсэн энэ байдлын суурин дээр өнөөдөр хүртэл байж чадсан. Зүгээр Монгол Ардын нам бол Ардсан намын тодорхой нэр бүхий гишүүд нь эсрэг байгаад идэм байна. Тийм учраас бол одоо хамтарсан засгийн газрын асуудлаа бол эргээд ярилцъя гэдэг ийм зүйлээр гуралдаж байгаа юм байна. Тэгэхээр бол энэ шийдвэр гарахыг бол бид хүлээж байгаа. Шийдвэрт нөлөөлөхийг бол хүсэхгүй байгаа. Монголчууд энэ ядуу хэвээрээ үлдэх, Монголын асуудал шийдэгдэхгүй үлдэх, орон сууцчлуулах хөтөлбөр шийдэгдэхгүй үлдэх хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол Улаанбаатарын утаа хэвээрээ үлдэхэд бол энэ хариуцлагыг хэн хүлээх юм бэ гэдэг ийм асуудал. Бид нэрстэ засагтаа үлдчихмээр байна. Тэгвэл бид нэрстэ бүгдийг гоё болгоно л гэдэг байгаа үрх юмт. За тэгээд энэ үеэр бас нэг жоохон худлаа ярьсан байгаа. Тэгээд тэрийг бас хүмүүс аюулгүй овж харсан. Юу нэхэд байгаа юм бэ? За иргэд шаардж штэ. Та энэ иргэдийг зөв гэж үзэж байна. Иргэдийн шаардлагыг одоо гадаа яг одоо Сүхбаатарын төлбөрт ардаа эзэнтэй л байгаа штэ. A few moments later. Ардаа эзэнтэй гэдэг чинь. Үгүй би жагсаалыг тэгж хэлээгүй шүү. Сэвэлтийг хэлсэн. Oh my god. Wow! Би жагсаалын тухай яриаггүй шүү. Жагсаалын тухай өчигдөр хүмүүс андуурч ярьж байна л. Одоо энэ ээги байна. Би жагсаалын тухай яриаггүй. Яриагүйц гэдэг хөрхи авдаг хүрээгээд тэгээд энэ UBN-ийнхэн бас айгүй гоё ингэж харьцуулт хийдэг болсон байлээ. За тэгээд өмнө нь ер нь оюун эрдэнэ даргын худлаа ярих талаар ер нь юу гэж ярьж ирснийг бүгдээрээ сонсцсон. Худалчхан гэж ямар хүн хэлв? Худалчин гэж гинүү үнийг хэлв. Яад өгөхлөөр худлаа ярьж байгаа байгтан тодорхой шүү дээ. За дээрэс нь Ардсан намын гишүүд бас ер нь энэ хамтарсан засгаас гаргах нэ гэдэг нэг юм үнэр бол авцсан байсан. За тэгээд гишүүд бас юу гэж ирсэн гэсэн. Нэг айлт хөргөө ороо суудсан, айл нь хөөвөл тэгэл явах байлгүй одоо тэр чинь ямар ч одоо дүрмийн дагуу, хуулийн дагуу биш зүгээр л дурандаа очиж хөргөн болоо суудсан шүү дээ. Тэгэхээр нөгөө Баян айлын хөргөн болоо суучих тэр Баян айл нь жоохон ааш нөгөөдлөд хөөж байгаа юм шиг шүү дээ. Тийм л юм болчих. Амар зүг хийсэн те. Зүүрлэл нь бол яг үнэн байгаа байхгүй те. За дээрэс нь нөгөө нэг хамтрагжуулах дорж ханд дарга бас уур муурн хөдлөл хөрхи ингээл янз бүр юм ярьсан. Одоо Ардсан намын юм уу эсвэл одоо хүн намын нэг гишүүн очиод талбайдаар харуулж зурсан байлаа. Би одоо тэрэн дээр бол хүн намын зүгээс хариуцлага тооцно гэдэг хэлсэн байгаа. Энэ юу вэ гэхээр арчлагаа зарчмаас тавхарсан байна. Олон нийтээр зөвшөөрөөд болно гэж тохирчоод тэгээд ганцаараа очиод гаруй үсэг зурж болохгүй гэсэн манай зовж арга гишүүн дэрэн дээр бол сайн хүлээж авсан. За тэгэхээр энэ бол намын дөрмийн хүрээнд бол бид нар хариуцлага тооцоод бол явна. Намаас хөөх юм уу? За тэр бол намын дөрвийн дагуу бол явна. Үгүй энэ хүн чинь биш дээ. Намын эрх шиг биш. Улс орн эх орныхоо эрх шиг нэгдүгээр тавьсан хүн шүү дээ. Манай золж аргал ахвал үнэхээр одоо ер нь бол яг хүн нам дотор зарим нэг хүн намын гишүүд одоо бол бүр телевизээр ч харагдаагүй гишүүд байгаа. Жигсаалтны 2 жилөө орсон тэр нэг хүүхэн бол ерөөсөө бүр харагдаач би бүр танигч. Гэтэл золж аргал ахвал бүр үнэхээр сайн байгаа. Үнэхээр би хүндэлж байгаа. Дорж ханд жигсаалтны ард нуугдчихсэн бол золж аргал тойрогдор очиод эр хүн шиг үзсэн шүү. Тийм үнтэй хариуцлага тооцсон гэж юу яриад байгаа юм бэ? Бараг дорж хандаас хамаагүй илүү байхгүй юу? Тэсэн чинь хариуцлага тооцсон байна. За тэгээд нөгөө засаг задрах талаар нөгөө эвслээс гарах талаар юу гэж ярьдаг сонс. Хадган дээр одоо урилга тавиад хүн намын дарга, хүн намынхаа
Монгол улсынхаа эрх ашигын төлөө тулгамдсан энэ 30 хэдэн жилийн богширсан асуудлыг эв зоригтойгоор шийдъя. Ийм болохоор хамтарч ажиллаач гэдэг санал тавьсан, урилга ирүүлсэн. Ардсан намдаас тийм урилга ирүүлсэн. Өнөөдөр тэр урилга ирүүлчихэд үндэслэлгүйгээр эсвэл цөөхөн хүмүүс засгийн газрын сайд болохын төлөө ингээд явж байгаа энэ жижигхэн эрх ашиг дээр одоо Монгол ардын нам шийдвэр гаргах юм бол энэ бол тун харамсалтай. Би бол энэ тулхтай улс төрийн хүчин бол биш байна. Монгол улсын эрх ашиг бол биш байна. Зүгээр албан тушаалаа явж байгаа амбиц бол байна. Цаашаага Монголын парламентыг хаос байдалд оруулах юм байна. Цаашаа Монгол улсын энэ парламент чадахгүй юм байна. Бүтэхгүй юм байна. Тийм болохоор цаашаага баг ерөнхийлөгчийн одоо засаглал руу орно гэдэг ийм зураг зурчаад энэний дагуу явж байгаа үйлдэл байна гэж үзэж байгаа. Хэрвээ дүрмийн бус, хууль бус зөвхөн өөрсдийнхөө эрх ашиг нийцэн шийдвэр гаргах юм бол харин одоо хариуцлагатайгаар хэлье. Чигээр зүрх хүчин гэдгийг үзүүлнэ. Яа. Үгүй юу гэсэн юм бэ ч та. Тэгвэл сөрөг хүчин болно тэхгүй бол бид нартай бялуу хуваачвал бид нар сөрөг хүчин хийхгүй бялууга хуваахгүй болоод жигхэн шантажлаа шүү та нарыг гэсэн үг юм хайш юм би тий. За ингээд ер нь бол сөрөг хүчин хийн эсвэл бол хамтарсан засаг барина хамт бялууга хувааж иднэ гэдэг л ийм ярьсан. За ингээд улс төр ширүүлсэн. Ардын намын баг хурал болдог өдөр бол бүр амар юм болсон. Талбай дээр чинь бүр ингээд эсрэг нөгөө нэг өнгөрсөн өчигдрийн нөгөө цөөхөн 5 минутын дотор тардаг байсан хүмүүс чинь бүр олоола хэдэн 100 болоод ирсэн манайхаа. Амар юм болсон. Улс төр ширүүлсэн шүү. Сайн байна уу? Сайн. За та өнөөдрийн жигсаалд юу ямар зорилгоор нэгдэж байгаа вэ? За цааш юу? Цаашаа өөрсдөө хүмүүсээс асууя. Та өнөөдөр ямар зорилгоор нэгдэж байгаа вэ? Та бидний зурагч байна. Юу нэгж байгаа вэ? Өнөөдрийн жигсаалд ямар зорилгоор нэгдэж байгаа вэ? Энэ харцаас энэ удаад байгаа зү. За тийшээ явуулж. Энэ харц. Сайн байна уу та яруу? Сайн байна уу? Өнөөдрийн жагсаал ямар зорилгоор нэгдэж байгаа вэ? Энэ засгийн газрын дэмжлэг. Энэ засгийн газрын дэмжлэг наа. Дэмжлэг. Засгийн газар сайн ажиллаж байна гэсэн үг үү? Сайн шүү дээ. Сайн ажиллаж. Яасан гинэ? За тэгвэл өөрөө ярих уу? Чи зүгээр бооч. Жагсаалд нэгдэж байгаа хүн үү? Чи зүгээр. За энэ төрийн тусгайгийн бололтой мэдхгүй ийм хүн байна. Монгол ардны намын хэсэг бүлэг одоо хэсгүүдээс ирсэн төлөөлөлд байсан бат өнөөдөр бүр ингээ өргөжөөд ирсэн байгаа үзэгч та бүхэн харж байгаа байхаа. Тэгээ ихэнх нөгөө эмээ өвөөнөр ямар зорилготой ирсэн гэдгээ ярихгүй. Уриал лоозныхаа араар нуугддаг ч юм уу те ийм байдалтай байна. Та юу ямар мэдээлэлтэй? Би шилгэв. Би та одоо энэ даваа барьж шүү. Даваа бариад явчихсан юм аа. Тэнд бариад явчихсан. Гүгээр энэ нэг өвөө барьж ирсэн. Bueno, баглахаа авъяж. Айдтэй. Хаан авах юм. Чи ард түмэнд авна шүү дээ. Ард түмэнд авахаараа одоо тань жишээ нь яаж наадах вэ? Одоо энэ баялагын 34% болоод 50% шин авах юм бол энэ ард түмэнд хуваарлагдав. Анхудаад ард түмэнд өмчийг тарааж өмчийг үлдээж штэ. Гол нь энэ зогсоод Российн газар угаасаа авна гэдэг байгаа шүү дээ. Ард түмэн өмчийг авч үлдээ гэж штэ. Тэгээд тэрнээр бид нийлдээд ирлээ. Яагаад талбай дээр вэ? Йоо за ингээд ерөөсөө юм ойлгосон ойлгоогүй амар хүмүүс ирсэн. За зарим нь бүр ингээ багц багцаар ирсэн. За Эрдэнтээс бүр хамгийн амар зөө. Эрдэнтээс өвөө эмээнэр ирээд тэр жигсаалынхан руу дайрсан, майжсан, зодсон бүр амар юм болсон зөө. За өвөө эмээнэрээс гадна сая харсан уу те ингээ бүгд ичээд байгаа шүү дээ ингээ. Цаашаа өөр хүнээс өөр. Бараг нөгөө нэг шүн дундын яриа шиг шахах гэдэг юм шүү дээ ингээ. Би жигсаалд өдрийн цагаар очсон. Тэгээд ухаан худаг авах гэж утсан тэгсэн чинь нэг амир сэтгүүлж байсан. Бараг тэг бүр үнэхээр хүчрхийл рүү одоо юу гэдгийг те татах гэж маш ихээр оролцсон. Залуучууд үнэхээр сайн байсан. Бүр үнэхээр сайн байсан. Урд нь хизээ ийм амир лаг зохион байгуулалтаа жигсаал болж ирсэн би үнэхээр санахгүй байна. Дээрээс нь залуучуудыг залуучуудаар намруулах гэж оюутнуудыг бас ухаан удгаа аврыг гэдэг жигсаалд нэгтгсэн байна. Шатаа тавьчихсан.
Энд би зүгээр шил явах гэж л юм л та. Жагсаалт дотор ороод явж байгаа. Гүү би тийчнээс тийш явж л юм л та. Йоо. За яг хэлж чадахгүй энэ гэж байна. Яг Монгол улсынхаа баялагийг л авах гэж л юм бол. Ямар баялаг юм бол яг тодруулж хэлэх юм бол Жин болохгүй хийж болохгүй л нөгөө цаана ялцчих чадахгүй л байна. ямар шаардлага гэж байна? Тад оролцож байна ямар шаардлага гэж байна? Яруу өгөхгүй гэж. Яа чи ихсэл оролцож байгаа юм жуулаад байдаг гэдэг юм. Бид тэгтээ илэрхийлэхгүй байх хэрэгтэй сте гэж. Тэгвэл ямар шаардлага тавьж байгаа юм? Ер нь бол MCS хэрэгээр л шаардлага тавьж байгаа. MCS хэрэг гэдэг нь юу юм? Нөгөө нэг хотын авах талаар хотын хооронд нөгөө нэг зарсан гэдэг хүмүүхэн мэдээлэлээр тэгээд ер нь бол найзтай уулзах гал гэж ирж байна. Би юм илүү байна. Юу ярилцлага өгөхгүй гэж. Оо ямар ичмэр юм бэ? Сайдаа хамгаал гэж. Юу. Гэхдээ ингэж амар төлбөртэй ч. Тэгээ сүүлдээ энэ ухаан худгаа аврыг гэдэг чигсаал сүүлдээ худгаа аврыг. Ухаан муугаа байхад. Чи ухаан худгаа аврыг гэдэг энэ их орны хишиг мишгэж чигсаал сүүлдээ байгаль орчны чигсаал. Ихчээ энэ худгаа авраад энэ усаа хамгаалах гэдэг байгаа чигсаал юм шүү шүү. Одоо энэ худгаа аврыг чигсаал одоо ирлээ. Яа, яа бүтгүй. За энэ бол нэр Монголын өнөөдрийн нэр үнэхээр эмгэнэс шүү нэр. Энэ одоо юу гэсэн үг юм бэ? Ийм байж болохгүй шүү дээ энэ ч гэдэг. Ямар жигсаалд ирснээ мэдэхгүй нүрээ гаргаа ярьж чадахгүй ийм хүмүүс ирсэн шүү дээ. Тэгэд энд гарч байгаа бүх хүмүүс үнэхээр насан туршийнхаа онгонд орсон. Тэгээ би зүгээр дараа манайхаа ийм нам мамаас зохион байгуулж байгаа юмд орохдоо ер нь цаашдаа би онгоонд орох нь вэ шүү гэдгээ бодож л ирмээр юм л. Энэ бол бүр үнэхээр онгоо. Үнэхээр одоо мэдгүй би бүр үнэхээр хэлэх ч үг олдохгүй. Гэтэл цаана нь үнэхээр маш эрүүл залуучууд нүрээ гаргаад өөрсдийнхөө үгийг хэлээд яагаад болохгүй байгаа юм бэ? Яагаад оюун эрдэнэ огцрох ёстой юм бэ гэдэг талаар яриад зогсож исэн. За ингээд төлбөртэй жигсгчд ингээд хөгшин залуугүй ирсэн. За зарим нь чагсаалаа тарахтаа махаваа явж байгаа харагданлаа. Зарим нь нэг хідэн цаас аваа явж байгаа харагданлаа. Энэ дээрээс нэмээд агаарын хүч орж ирсэн. Энэ агаарын хүч ямар хүч байсан бэ гэхэлэр инфлюенсеруудын агаарын хүч орж ирсэн. Йоо бүр ингээ хоолч хоолгоор авах болно. Яа харсан чинь нэг балаа хацсан тий. Тадар төлөгчдийн мөнгөөр гэд. За мэдөө чи зүгээр бүхсэнд хошноол цэвэрлж сурцаа яана. Баас шийсэн айтыг авчиж сур. Чи ивт 2-оос татвар төлчихсэн удаа байхгүй бах шүү. Гаргаад дээр татвар хаан тайлганцаа. Яг хэдэн сая төгрөг төлөө чи яаж татвар төлөө юу хийж бүтээв эх орондоо. Монгол улсын сайн иргэн байхын тулд худлаа ярьдаг байх ёсгүй. Монгол улсын сайн иргэн байх юм бол хинт ч садаа болох байх ёстой. Чи өнөөдөр 3.6 сая иргэдийн өмнө хамгийн том гай дуудаж бүр ингээд үүлийн үр гэж байдаг шүү дээ. Хамгийн том гай дуудаж. Бид нар 30 жилийн гацаанаас ингээд хөөрхийн миний ээжийн аавын үеэс ахвал гацаанаас гараад нэг төмөр зам ам нь эхлэх тийм үү. Хэдэн төслүүд нь урагшлах юм чам мэтийн юм баасаж очиадахгүй бандажхан сален алиагүй юм гачин бацаанууд гарч ирээд амьдрал заах болоогүй шүү нэрээ. Хэлчээ. Татвар төлөлгүй ээж чи татвар төлөгчдийн өмнөөс ярих хэрэг чамд байхгүй. Зяан гэсэн. Пүү өстө улмаа гэж өстө доромжлол өстө амар юм болсон. За тэгээд улмаатай цуг бас бусгүй бүс доромжлуулсан. Тэгээ хамгийн амар нь улмаа нь Чингэлтэй дүүргийн шилдэг татвар төлөгч гэдэг ийм бүр сертификат авсан байсан. Бимбад байхгүй. Бимбаг цэцгээд байхгүй. Өөргөөд. Үгүй энэ ажиллаа ингэж аягүй муу хийгээд байгаа байхгүй энэ. Ерөөс ямар судалгаа шинжилгээ байхгүй. Тэгэл нэг харлуулах зорилготой гусаад. За тэгээд төлбөртэй жигсаал дээр очсон манай. Яг энэ тулгаачдын хүүхдүүд тийм үү? Биднээс илүү боломж айд. Бидний дээрээс бага шээгээ шарп болоод тоглож байхад ард түмний хөрөгийг хулгайсан хүмүүс бидний эзэн юм шиг жигсаал зохион байгуулж болох уу? Энэ болохгүй. Болохгүй. Одоо та бүхэн зөвхөн камераар харуул ард түмний Монголын ард түмний харуул. Энэ маягийн авыг залууч зогсож байна да. Энэ 1000 гаруй залууч зогсож байна. Тийм 7 хоног хоол дуусаад хоолой сойцсон хүмүүс аргагүй л дээ.
мөнгө дуусна шүү дээ. Яагаад гэвэл хөрөнгө хураалт хуулийн цэцэрлэгийн салбар ажиллаа. Тэр хүмүүсийн гараад нь одоо хаагдана. Удахгүй хаагдана. Манай цэцэг Бямба амар жүжиглэлтэр аргагүй л дээ. Кинон тоглож байгаа шиг. Яг юм өгөж мөгөж яриад байгаа шүү. Өөрөө бас жүжиглэлтээ харсан байгаа. Нэг жүжиглэлт хэтрэх гэж нэг ойлголт байна шүү дээ. Яг тайзны жүжиглэлтээр кинон тоглож ихлээр нэг юм хэтрээд байдаг шүү дээ. Гэж мэгж ойрч мөрлөө нэг амьдрал дээр байдгүй нэг юм өгөлт мөгөлт гарч ирээ тэ. За нэг юм болсон. Тэгээд харамсалтай нь бас одоо мэдхгүй би ч одоо манай Бямба надтай таарлахлаар дандаа айгүй хөөрхөн ааштай байдгийг намайг сая өвөл таарлаад битэр чинь баг надаа чинь үнгүү дээлмэл оёолж хүн болсон юм. Гүтгсэн чинь найзгаа муу найзгаа яах нь вэ? Усч мусаал аригчин төлөгчнэр нь дуудаад одоо мэдхгүй. За тэгэд энэ цэцэг Бямба бол зүгээр нэг л байсан шүү. Та бүхэн харсан бол эх оронч нэртэй, тэмцэгч нэртэй маш олон хүмүүсийн жинхэнэ бодит нүүр царай нь гарч ирсэн шүү. Тэ? Үнэн ба худал намын дарга маргач одоо бараг ойлаад оёрднээ цаашаа дэмжчихлээ гэж мэгэл тэ. Би уг нь амар дэмждэг байсан. Тэгээд үнэхээр айгүй цүрмээр ийм долоолтууд, магтаалууд угаасаа яг нөгөө түрүүний жагсагчтай яг адилхан байгаа шүү дээ. Нөгөө ингээл юу ярихаа мэдэхгүй ингээл хөргөж жүжиглэлтээс өөр юу ч байхгүй тий. Ийм юмнууд явсан. Юмд бас нэг учир баймаар байна тий. Хичнээн сайхан мөнгө төлөөд 9 шидийн байж болно тий. Гэхдээ бас нэг ийм бас нэг жоохон ёс зүйтэй баймаар юм шиг санагдтiin тий. Тэгээд цэцэг Бямба бол үнэхээр энэ 7 хоногийн одоо хамгийн олон хүний хараал идсэн ийм хүн босоо яалтчгүй тий. Үнэхээр айгүй муухайс. Тэгээд би уг нь ороод хэлэх гэсэн бохоггүй. Бямба найзаа чи нөгөө дээлмэл цэцгээ найзаа чи нөгөө дээлмэлээ яасан бэ? Найзаагаа яагаад шаагаад байгаа юм бэ? Гэж би бүр ямар ч бүр энэ ардаа баг 3 дахь тохиолдсон зөв. Намайг блоклж байгаа шаагаад юм. Одоо чи 3 энэ 5 жилийн хугацаанд 3 удаа шаадж байгаа хөө нөө. Тэгээд таарлал дээр болоор тэрж яваад амраа чи минь л бараг л хамгийн хөөрхөн шүүл гэж би чи тэгэнгүүт нь уураа заа яах байгааг гэж. Хөөрхөн амтаа өрөвдмөр шүү дээ бас би чи. Тэгээ нөгөө дээл мэл яасан бигээд залах гэсэн чинь блоклцсон байлээ. За тэгээд энэ бол ийм муухай юмнууд бол их явсан. Тэгээд бидний боддог нөгөө эх орончууд нөгөө нэг том тэмцэгч чинь бүгдээр оюун эрднийг хамгаална гэд яг яагаад ямар reason те reasonable үндслэл ерөөсөй байгаагүй те reasonable reason ерөөсөй тэр хүмүүст байгаагүй. Энэ бол маш харамсалтай. Яг нөгөө түрүүний нөгөө хуйлдаг ах шиг л байгаа байхгүй те ямар ч үндслэл байхгүй зүгээр хуйлдаг л ийм л юм болсон. За тэгээд оройн нь Монгол Ардын намын баг хурал 10 цагийн турш оролцсон. За тэгээд шийдвэр гарлаа. Энэ тий улс төрийн гэрээг өмнө зөрчсөн гэж манай намаас гсэн бичиг сачиг явж байсан. Хоёр намуудын байгуулсан гэрээний заалтууд байгаа. Тэгээд энэ гэрээ зөрчсөн намуудтайгаа цаашдаа засгийн газар хамтарч ажиллахгүй гэсэн үг. За ингээд Монгол Ардын намын баг хурлаас ардчсан намыг нөгөө эвслийн засгийн газраас амбардах шийдвэр гаргасан. Өөргөнд мэддэггүй оюун эрдний хүүхдийн цүнхтэй ардсан нам яаж байгаа ч холбогдсон юм гээд. Оюун эрдний хүүхд нь тансагсан байж тэгвэл ардсан намыг маа. Зодоо. Маа танар оюун эрдний хүүхд яагаад тансагч байгаа та нар уу? За. Зодоошээс. За тэгээд маргааш ардсан намын дараа юу гэж ярьдаг сонсъё. Гэрээ зурцсан энэ төр бол бүтэглэгээ. Би харсан үний би өөрөө зурсан үний хувьд хэлж штэ. Бүтэглэг. Ийм бүтэглэг хэлбэрээр асуудлыг шийдэж байгаад харамсаж байгаа. Ер нь бол том шалтгаан юу байваа гэдэг бол урт удаан хугацаанд яригдах байхаа. Би өнөөдөр оюун эрдэнэ даргатай, дурчхан даргатай ингээд 1-2 цагийн дараа уулзалт хийн. Би бол тухайн хурлын бүтэн мэдээллийг сонсно. Гаргах гэж байгаа шийдвэрийг нь сонсно. Аль шийдвэрт бид бол хүндэтгэлтэй хандна. Ямар ч тохиолдолд энэ бүтгэлгээ зогсоо гэдэг шаардлагыг би бол оюун эрдэнэ даргад тавина. Бид бол ямар ч гэрээний зөрчил бол байхгүй. Бүтгэлэг хийх тусам дараагийн төрийн үйл хэрэгт халтаа шүү гэдгийг хэлнэ. Гүтгээд
тэгээд урвдаг гэдэг зүйл байж болохгүй. Өстө нөгөө карма юугаа андуурдаггүй лээ. Яг л тийм болж байгаа шин. Манай гант төмөр дарга чи өөрөө их худлаа ярина. Өөрөө их олон хүний гушногдсон хүн байна. За тэгээд намын даргаас ер нь огцрох юм уу гэдэг асуултанд юу гэж хариулсныг сонс. Би бол намын даргын ажлаа өгнө шүү дээ. Тэгэхээр намын даргын ажлыг хэрхэн шилжүүлэх вэ? Хизээ хурлаа хийх вэ гэдэг ийм л асуудал яригдэн шүү дээ. Би одоо ингээд засаг байгуулчаа засаг нь унчаар намын даргаараа үлдэх надад тийм ямар сэтгэл зүй болоод сонирхол алга. Миний хувьд бол энэ намыг эв нэгдэлтэй болгоё, босгоод ирье. Дээр нь хүний нөөцийг сайжруулах, дээр нь улс орноо давхар босгоод авъя гэж хүсэж зөндөө хараалгаж, зөндөө доромжлууд зүтгэлээ шүү дээ. Би Монгол Ардын намын дарга оюун эрдэнэд итгэжсэн. Монгол Ардын намын энэ залуу үед бол итгэжсэн. Тэ. Хуучин бид нар бол зөндөө нийлсэн, салсан энэ түүх бол одоо үе таалга хаацсан байх гэж найдаж исэн. 8 жил засаглахдаа Монгол түмний амьдралын тухай арай өөрөөр ойлгодог болов уу гэж болцсон болов уу гэж тэ. Засаглаад бардгүй юм байна гэдгээ ойлгоцсон болов уу гэж найдаж исэн. Харамсалтай нь өөр зураг явж байна. Тийм учраас бол би хариуцлага хүлээн. За ингээд маш харамсалтай юм боллоо. Оюун эрдэнэ хүүгийн тансаглалын буруутан нь ардчилсан ном болж таарлаа. Амир утгагүй байгаас тээ. За тэгээд хамгийн гол нь оюун эрдэнэ дарга маань Ардын намын баг гурал дээр хэрвээ энэ засаг тарах юм бол би хариуцлага хүлээгээд огцорно гэж хэлсэн бил. Тэгээ ер нь бол ингээд Ардын намын баг гурлаар оюун эрдэнэ дарга огцрох нь маш ойлгомжтой болсон байгаа. Маш харамсалтай. За тэгээ бас нэг юм сонин госсип явсан. За тэрний талаар бүгд сонс. Норгийн улам сайхан гэдэг нууц аав юм байна гэдэг мэдээлэл түгээдэг. Энэ талаар та хариулт өгөөч. За энэ орон зэсгүй бүртгэлгээ тэгээд Монгол Ардын намын PR-чд аргаа барж байна. Үндсэндээ Ганбаатар одоо энэ тэнд нууц хөвгттэй гэвэл намайг хайрладаг хүмүүс пүүпа гэх байх л гэж бодож байгаа байх л да. Би 5 сайхан охинтой хүн. Тэгээд одоо хүнд үнч байна гэдэг бол сайхан. Тэгэхээр тэр мөн хүүхдийн нэр хүндийг ч гэсэндээ битээ гутаагаач тэр Норгийн нэрийг ч мэдэхгүй юм хөөрхөн залуу байлаа. Ингээд тэр мөн хүүд минийхөө даачин байгаарэ. Битээ одоо энэ бүртгэлэг доромжилд одоо битээ сөхрөөрэ. Бас л нэг сайхан аавын хүү байгаа ш. Тэр чи аав ээжийн хүү байгаа. Тэр мөн хүүхдийг л бодож байна. Тэрнээс миний хувьд бол одоо энэ олон жил хэлүүлсэн одоо энэ дөнгөж Монгол Ардын нам үндсэндээ надаас ухаалтлаа айж байна. Минийхөө энэ аав тэнцдэг шиг хөөн ч гэсэн тэнцдэг байгаа энэ улмаа Ганбаатарын нууц хөөгт байна гэшээс. Тэр ихтэй бүр ингэж асуудал нь яваад тахтай байгаа дээ. Тэрэнд итгэж үлдээ. Хариултлаа зогсож идэг. За ингээд нэг иймэрхүү юм боллоо энэ 7 хоногт. За одоо бол засгийн газрын ордон даяар дараагийн ерөнхий сайдыг хайсан ирэл бол өгч байна. Ер нь бол ерөнхий сайд сонгогдсон баха. Би бол тэгж бодож байна. Дараагийн ерөнхий сайд бол тодорхой болцсон байгаа зүгээр дараа 7 хоногт л мэдэгдэх бах. За тэгээд энэ 7 хоногийн 5 дахь засгийн газрын хуралдаан хамгийн сүүлчийн хуралдаан явах байсан боловч хоошилсан байна. За хамгийн сүүлд нь базаад хэлэхэд энэ жигсаал хийсэн залуучууд үнэхээр лаг байлаа. Би бүр үнэхээр бүр ингээд төсөөллөөс дээгүүр өссөн шүү манайхаа. Төсөөллөөс дээгүүр. Та нар боддоо яг нэг ийм бүр ингээд бүр юу ч зүү орох зайгүй ингэж маш сайн зохион байгуулалттай тий. Эмээ өвөнөр орох гэж үзлээ. Нөгөө нэг шивэстэй орох гэж үзлээ. Сүүлдээ бүр ингээ оюутан бүр хэдэн 100 хүмүүс чигсаа зодох гэж үзлээ. Бүр үнэхээр орох зайгүй. Зүү орох зайгүй. Бүр өмнө нь би ийм лаг зохион байгуулалтыг чигсаа үнэхээр бүр харж байгаагүй шүү нэрээ. Бүр цэцэг бямба ороод буянгийн жагаа гарч ирээд нэмэр авахгүй. Үнэн ба худлаамын дарга байгаад нэмэр авахгүй нэрээ. Бүр ингээ тэ амар зохион байгуулалтаа бамбаатай ингээд хүү гэж явж байгаа юм шиг санагдсан. Дээрээс нь оюун эрднийг бол үнэхээр огцруулах боломжгүй гэж саяхны хүртэл. Ерөөсө 2-7 хоногийн хүмүүс үнэхээр итгэхгүйсэн. Оюун эрдэнэ 2 намаа аваад өвөртөө хийцэн те. Энэ хүн бол үнэхээр одоо огцрох боломжгүй. Хүрсүх дарга хүртэл огцруулах гэж дийлэхгүй байсан. Нэрээ. Бүр чадахгүй байсан. Яагаад ч дийлэхгүй байсан. Үнэхээр эрх мэдэл нь үнэхээр том болцсон байсан. Гэтэл тэр нэг шавилгаан залуу гарч ирээд
хамгийн гол нь баг нь үнэхээр хүчтэй байлаа манайхаа. Үнэхээр лаг залуучуудаас. Бүр үнэхээр лаг. Тэр баг бол үнэхээр бүр амар зөө. Бүр яаж ингэж амар зохион байгуулалттай ажилтгийг тэгээ би бүр үнэхээр биширсэн. За дээрээс нь хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэхээр их дэмжсэн. Сэтгүүлчд маань үнэхээр лаг байсан шүү. Би та хэд дахиад баяр хүргэмээр. За тэгээд юу нь шүү дээ тий. Энэ залуучуудыг гомдоох юм бол эргээд тий хариугаа авдсан байна гэдэг би бол энэ залуучууд харуулж чадлаа. Тэгээд Монголд ардчил байна. Монголд эрх чөлөө байна. Монголд эрх чөлөөнд хайртай залуучууд өөрөө өөрсдийгөө хамгаалж чаддгийм байна. Зүү орох зайгүйгээр зохион байгуулалтанд орж чаддгийм байна гэдгийг харуулсан Монголд эрх чөлөөний гэрэл байгааг харуулсан ийм том үйл явдал энэ 7 хоногт боллоо шүү. Тэгээд оюун эрдэнэ огцрохоор болсон байна. Баярлалаа. Дараагийн ерөнхий сайд хэн байх нь өстой үнэхээр хамаалах нэр шүү. Ямар ч байсан иргэд шүү дээ тий. Иргэд хариуцлага тооц. Чи яаж ч их мөнгөтэй байсан, чи ямар их эрх мэдэлтэй байсан, чи яаж их хар PR явуулдаг, тэг хүний гутаанд оромжилдог улсын хурлын гишүүд бүр айдсан байсан шүү дээ. Тийм ч гэсэн маш бистамн гээд гарч ирээд алалцаж чаддсан байна гэдгийг харуулах чинь хамгийн чухал. Тэр дараагийн үргэлжлэл тийм байх нь хэд ч хамаагүй яг үн. Зум боллоо монголчуудаа. Аялал зугаалгын цаг эхлээ. Энэ 7 хоног чи ямар гоё ногоорч ба тий. Йоо ямар гоё юм бэ бүр. Одоо бол хөдөө гарахад бол нөгөө тоосмос бужигнаад идэг нь бол хамаагүй гайгүй болцсон байгаа. Тэгээд та бүхэн аяллаа бүр үнэхээр гайхалтай брендийг би та бүхэндээ танилцуулмаар байна. Энэ бол Snow Peak гэдэг Япон чанар манайхаа. Япон чанар маш удаан хэрэглэгдэн, маш смарт ийм брендийг Монголд аль бие ёсны эрхтэйгээр Avandra компанийн оруулж ирж байгаа юм байна. Маш олон төрлийн аяллаа хэрэгслүүд байгаа шүү манайхаа. За Snow Peak брендийн аяллаа хэрэгслүүдөнд юу гэдэг гэж 4 улирлын маш авсаархан 5 тухтай майхнууд байгаа юм байна. Дээрэс нь аюулгүй байдлыг хангасан гал төрөх хэрэгслүүд. За тэгээд аяллаа бүх төрлийн хэрэгслүүдийг та бүхэн Snow Peak брэндээс авч болох юм байна. За хэрвээ та авахыг хүсэх юм бол Michelle Expo-гийн Little Venice гэдэг шинэ дэлгүүр нэгдсэн байгаа. Энийн 2 давхраас авч болох юм байна. Michelle Expo-гийн 2 давхарт байрлаж байгаа. Нөгөөх нь Хүнүү 2222 гэдэг нэг хороол байдаг шүү дээ. Тэрний яг замын ард талд Avandra Concept Store гэд нэгдсэн байгаа. Тэнчэнээс бас очиод авч болох юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ утсаар аваарай. Avandra Snow Peak Island Brand аялал харцгай монголчуудаа. Бурхан минь 2 жилийн турш тамхиныхан вебныхан хоёр хоорондоо задлаа. Ста веб чи хортол үгүй тамхи хортой гэх юм. За тэгээд энийг одоо номин чимэг гişүүн тэргүүтэй хүмүүс улсын хурлын вебний хууль гэдгийг оруулж ирж байгаа юм байна. За тэгээд энэ веб юу нь ямар хөө болохыг бүгд харцгаа. Одоо электрон тамхи гэдэг нэг зохицуулъя. Тэр хүүхэд залуучуудад одоо очиод байгаа их тархаад байгаа тэр асуудал нь бол энэ үнэр амтанд нь байна. Энийг нь хорё. Зянга веб амтгүй болох нэ. Яа хоолоос өчтэй. Юу. Гүй. Нэг манай Монголд нэг юм новшин юм болоод байгаа юм а. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэд Монголоос алсарцсан нэг байгууллага байт юм а. Тэр байгууллага орж ирээд нэг хэдэн сая доллар өгдөг юм шиг байна. Тэгээд ингээд нэг юм дураараа хууль батлуулдаг. За хятад улс бол вебийг амтгүй болгосон. Яагаад гэж энэ нөгөө утаад тамхины компаниуд нь төрийн өмчийн компани хятадтай. За тэр компаниудаас орж ирсэн орлогоо цэргийнхаа зардал зарцуулдаг учраас хятадууд вебийг хориод харин экспортлохын нь зөвшөөрсөн байна. Хятадууд ашигтай байдаг шүү дээ. Өөр оронд ийм зүйл хийсэн газар нэг ч байхгүй. За тэгээд энэ хууль юу болох вэ гэхэлэр дахиад хар бизнесийг цэцгэлүүлэх ийм л хууль бол.
дахиад нэг хуулийн ч юм уу эсвэл цагдаагийн мэдхгүй нэг эрх мэдэлтэй хүний хар бизнес л болж хувирна. Тэртээ дөрвөө энэ хүмүүс бүгдээрээ одоо амттай одоо үнэртэй ийм веб дата сурцсан байгаа. Тэгээ энийг шууд болно гэж байхгүй. Тэгээ нэг хидгүү хүүхдийн нэр барингуудаа ингээд нөгөө чөлөөтэй явж исэн зах зээлийг боомлох дахиад ийм хөл. Тэгэд энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг ийм социалист байгууллагаас орж ирж байгаа. Тэг бити ийм харлахан байгаа чи улс төрчтөө. Тэ? Одоо тамхины компаниуд нь тамхин дээр нэмээд веб зардаг болсон. Тэгвэл тамхиг орох гэдэг бол веб оруулаад ирэлдэг. Тэгэд эн чинь өөрөө маш том хар бизнес болж хувирах гэж шүү. Энийг анхаараарай монголчуудаа. Тэгэхгүй бол зүгээр бид нар ингээд чимээгүй байж байгаад ингээд янз бүрийн дэлхийн одоо жишээл хөдөлмөрийн тухай хууль байна. Дэлхийн хөдөлмөрийн байгууллага гээд бас нэг амар социалист байгууллагын лоббинд ороод хөдөлмөрийн хуулиа баталсан. Бөөн мэс. Бөөн асуудал. Нөгөө ростроос болоод нөгөө хүмүүсийн цалинд буурсан гэл ингээд бөөн асуудал. Тэгээ тэрийг өөрсдөө засаж чадахгүй үндсэн хуулийн цэцээр оруулж асуулна гэл яг ийм юмыг номин чимэг хийж байна. Үнэхээр харамсалтай. Тэгэд хятадаас биш англиас жишээ авч болдгүй юм уу? Бусад дэлхийн ардчилсан орнуудаас жишээ авч болдгүй юм уу гэж хэлмээр байна. Тэгээд Монголд удахгүй бас нэгэн хуурай хууль батлагдах нэ. За шинэ засаг гарнаа. За тэгээд төрийн албан хаагч нарын талаар энэ 7 хоногт бас улсын хурал дээр яригдсан. Төрийн албан хаагч нарын тоог багасгаа гэдэг талаар яригдсан байна. За тэгээд энэ талаар мэддэг сонс. Нийлбэр дүнгээр 162,769-аас 24 оны байдлаар 226,890 болоод 30-аас бараг 40% өссөн байгаад. Төрийн албаагчдыг цомгдохыг төрөөс цалин авч яваа хинч дэмжидэггүй, бүр үгүйсгдэг. Харин нийгмийн шаардлага бол данхар бүтцээ цомхон чадварлаг болгон бууруулах, захим үйлчлэгийг нэвтрүүлэх юм а. Өнгөрсөн хугацаанд хур, дан, ийм Монголын системийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хэрээр төрөөс үзүүлэх үйлчлэгээ захин болсон. Гэвч өмнө нь цаасан тодорхойлт өгдөг байсан төрийн албаагчдын тоо буураагүй, улмал данхааж байна. Бүр тодорхойлбол хорооноос иргэдэд үзүүлдэг үйлчлэгээний 70% захимдсан байтал хорооны ажилтнуудын тоо буураагүй. Одоо хороо сонгуулиар ашигладаг намын үрийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж сонгуулиар л тэднийг ашиглахын тулд 4 жил дижиж байгаа юм а. За энэ бол төрийн албаны данхар бүтцийг цомгдох наад захын шалтгаан юм а. Төрийн албан 40%-аар данхаацсан байна ч шүү дээ. Тэгээ нөгөө хорон хэсгийн ахлагч гээд дахиад нэг юм төрийн албаны хүмүүс нэмэгдсэн. Хэсгийн ахлагч гээд сая гаруй төгрөгийн цалинтай эгчнэр одоо энэ жигсаал дээр очиж жигсаад байгаа хүмүүсийн ихэнх нь арга хэсгийн ахлагч нар байгаа заяа. Тэгэд дахиад данхаалгаа хийсэн. Тэгэд одоо шинэ байгуулагдж байгаа засгийн газарт маш том үүрэг даалгавар хийсэн юу гэхэлэр энэ төрийн албаны данхаас энэ бүтцээ багасгах. Одоо нөгөө нэг 3-3-аар навж томлоод исэн шүү дээ. Хяналтын хүмүүс гээл ингээл одоо тэр хүмүүсийн тоог цөөлөөд дээрэс нь 40% томорсон энэ төрийнхөө албыг багасгах ийм том даалгавар ирж шүү. Яагаад захимжаад байгаа мөртлөө хүнийхэн тоон багасахгүй хэсгээд байгаа юм бэ? Тэ энэ дээр маш том асуулт ирж байна. Дэлхийд эдийн засгийн хямрал ирж байна. Дээрээс нь Монгол улс эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орчлоо. Одоо биднэрт тансаглах том мега төслүүд хийх гэхээс илүү энэ хүнд хэцүү үеийг хэрхэн survive хийх вэ гэдэг бодлого хэрэгтэй байгаа шүү. Дараагийн ерөнхий сайдаа энийгээ бодороо тэгээд дараагийн засгийн газар цомхон чадварлаг хэмнэлттэй засгийн газар байгаасаа гэж бодож байгаа шүү. Shopee цэгийн цоо шинээр Tix Shopee цэгийн гэдэг платформ гаргасан байна. Энэ яадаг вэ гэхээр хамгийн найдвартайгаар та плед тикет захиалах боломжтой гэсэн үг банаха. За өмнө нь болохоор ингэдэг байсан юм. Хүмүүс гар дээрээс плед авахлаар яадаг вэ гэхээр одоо жишээ нь Playtime-ийн entry tax авчлаа гэдээ орсон ч зүгээр майхан барих хэрэг ч юм уу. Иймэрхүү юмнууд автсан байдаг байсан юм. Тэгэхээр яг Tix Shopee цэгийн ороод та хүссэн тэ Visa, Master, Union Pay, Apple Pay, WeChat Pay гэдэг хүссэн одоо төлбөрийн хэрэгслээ ашиглаад та өөрийн хүссэн тикетээ авч болох юм байна. Тэгээд Tix Shopee цэгийн рүү ороод хүссэн тикетээ аваараа одоо удахгүй Tiong-ийн юу вэ? Big Bang-ийн Tiang-ийн тоглолт болно. За дээрэс нь Playtime болно. Гэх мэтлээ олон тоглолтуудыг та бүхэн Tix Shopee цэгийн аваараа тэгээд хамгийн найдвартай түргэн шуурхай
Tix цэг, Shopee цэг, Emesho. Баярлалаа. За ерөнхий сайд огцрох чимээнээр хүмүүсийн дунд нэгэн зүйл шар ус хуруулж эхэлсэн. Зүрхэнд нь шар ус хуруулж эхэлсэн. Энэ хүрс үх гэдэг хүн чи одоо дарангуулагч болчих юм биш үсттэй гэдэг том айдас гарч эхэлсэн. За хоёр эрдний талаас ч гэсэн энэ одоо тухай маш их ярьж эхэлсэн. За хүмүүс ч гэсэн бодсон. Одоо мэдээж дараагийн юм бол хүрс үх ерөнхийлөгчийн хүн томилогдно гэдгийг нь бол баг амтаа болгол ярьж байгаа тийм. Зандан шатар юм уу? Эсвэл хүрсэх өөр аль хүн байх тийм амар эсвэл ч юм уу? Ямар нэгэн хүн байх бах тийм. За тэгээд хүмүүс хүрс үх дараагийн удаа дахин ерөнхийлөгч болох гэж байна гэдэг том айдас байгаа. За энэнд нэг хариулт өгөх зүйлийг Улсын хурлын гишүүн Тэмүүж ярьжээ. 2027 оны ерөнхийлөгчийн сонголт хэн өрсөлдөх үү гэдэг улс төрийн хувьд маш том таамаг маргааныг дэгдээгээд байгаа. Ялангуяа үндсэн хуулийг өөрчлөх гэж байна гэсэн харлагыг төрүүлэх болсон. Тэр ч утгаараа Тэмүүжин нарын гишүүд үндсэн хуулийг өөрчлөхгүй байх санаачлаг гаргаж гарын үсгийг зурулж хэлсэн мэдээлэл бий. Энэ үед ерөнхийлөгч хүрсэхийн зүгээс хэвлэлийн албаараа дамжуулан мэдээлэл гаргав. Тэр мэдээлэлд ерөнхийлөгч ухнаагийн хүрсэхийн хувьд үндсэн хуулийг өөрчлөхгүй гэдэг байр суурийг хадгалж байгаа гэсэн утгатай. Энэ нь олзуурах ууштай гэлээ. Ариу өөр цонхоор энэ салхи оруулж ирмээр байна. Ядаж ирүүл саруул бодолтой хүмүүс нь те энэ нэг их захгүй бөмбөр дэлдэж яхад пипи хөгжмийн чимээ сонсогддог гэдэг шиг их захгүй ховж хэрүүлийн дунд чинь бодлого ерөөсө сонсогдохгүй байна. Хөгжил ерөөсө яригдахгүй байна. Тэгээд энэ одоо их захгүй хэрүүлийн тоосыг буулгаад хаалгуудын ингээ хаачаа гэж хэлж байгаа энэ хоёр хүний мандал болж надад таалагдж байна. Сяныг юм ярьсан. За хүрсэг болон Баттулга хоёрыг ер нь энэ хоёр хоорондоо үзэхнэ гэдэг яриа бол маш их явсан. Гэтэл хоёулаа үндсэн хуулинд гар хүрэх хэрэггүй. Бид хоёр ер нь хоёулаа ерөнхийлөгчийн сонгуульд дахиж нэр дэвшихгүй гэдэг ийм зүйл явсан гэж Тэмүүжин гишүүлээ. Гэхдээ хэдүүлээ маш их сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Сүүлд бас нэг юм яригдаад байгаа. Олон нийтийн санал асуулгыг авуулаад, улс орноор санал асуулгыг авуулаад тэгээд ерөнхийлөгчийн хугацааг дахиж сунгах, ерөнхийлөгчийн засаглалтаа болох гэдэг ийм өөрчлөлтийн араас явж иж болцшгүй гэдэг ийм яриа явж байгаа. За ямар ч үсэн эхний алхам бол хийгдсэн байна, сайн байна. Гэхдээ бүгдээрээ дахиад анхааралтай байцгаая. Маш олон хүмүүс тэгж яриад байгаа шүү. Энэ хүрс үх гэдэг хүн чинь элбэг дөржийн араас явах гээд шүү, дарангуул тогтоох гээд шүү гэдэг юм ярьж байгаа. Тэгэхээр бүгдээрээ анхааралтай ажиглацгаая. Ямар ч байсан өрсөлдөгчд бол нэгнийгээ буулгаад авлаа. Гэхдээ Монголд дарангуул тогтцож болохгүй, тэр тусмаа ерөнхийлөгчийн засаглал байж болохгүй гэдгийг дахин иргэддээ сануулах хэрэгтэй байна. Баярлалаа. Хамгийн фрэш, хамгийн шилдэг. Always fresh. За энэ цоогийн гэгээлэг мэдээ эхлэхэд бэлэн болсон маань бүгд үзье. Амар хурдан дууслаа. Одоо 23 настай. Ерөнхийдөө бол их сургуулаа төгснөөс хойш ганцаараа хуваараа ажил хийж байгаа. Би болохоор аялал жуулчлалаар өөрөө төгссөн байхгүй. Тэгээд яг мэрэгчлэрээ бол яг тууштай ажиллаагүй. Ерөнхийдөө бол Монгол залуучууд дийлийнхэн гадаадд л гарах мөрөөдөлтөй болчихсон. Ягаад гэвэл Монголд бол амьдралгүй болчихсон гэж бодож байгаа. Би бол яг үүндээ бол нийгмийн даатгалт төлөхийг хүсэхгүй байгаа. Тийм учраас өөрөө одоо ингээд хуваараа бизнес эрхлээд явж байна. Тэгээ ерөнхийдөө бол хуваараа бизнес эрхэлж байгаа залуучтайгаа төлөөлж хэлэхэд бол ер нь бол бага цалингаар амьдарч байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар хэрэглээндээ бол ягаад ч хүрэхгүй байгаа. Тэгээд хэрвээ ингээд хөтлөө ингээд ажиллалаа нийгмийн даатгалын шимтгэл бол маш өндөр байгаа шүү дээ. Тэгээд тэндээ тааруулсан нэг тийм бодлого одоо шийдвэр гаргаасаа гэж хүсэж байна. Тэгээд одоо нэг залуучууд нь ажил хөдөлмөр эрхлээд дөнгөж бизнесээ эхлэх гэж хийж байхад те одоо зөвшөөрөл өгдөггүй. Yes болоод одоо тэгээд бар зүрхээр одоо ажил хийсэн нэг нь одоо те дарамт одоо нийгмийн даатгалын шимтгэл гэдгээс ахуулаад ерөнхийдөө бол асуудлууд бол маш олон байгаа. Цаашдаа болохоор одоо бизнесээ өргөжүүлээд арай илүү одоо үйлчлэгийн талбай урьж тэндээ үзэр үйлчлэгээ яагаад залуучуудаа зөв болгосон цагийг өнгөрөх тал дээр бас нэлээд ажиллаж бодсон байгаа. Оо ямар хөөрхөн юм бэ? Ямар хөөрхөн жижигхэн юм юутай юм бэ те? За тэгээд маш олон залуучууд өөрөө өөрсдөө аваа явах хүсэлтэй байна. Заавал гадаад явахгүйгээр өөрөө өөрсдөө авч яваад те Монгол орондоо татваруудлууд хувь нэмрээ оруулаад ингээд амьдрах
Тэгээ баялаг бүтээх сонирхолтой ийм энтерпренеур залуучууд маш олон байгаа шүү. Энэ залуучуудынхаа урмыг хуулахын оронд зүгээр нэг жоохон тий зүгээр нэг жоохон хөнгөлөөл өгч нуруунд дээр ачааг л өнгөж дэмжээд хэрэггүй манайхаа. Дэмжих юм бол дахиад буруу зүрх юм авчин. Зүгээр л нуруунд дээр ачааг л хөнгөлж дарамтлагаал болчих. Тэгэл болоо та нараас өөр юу ч хүсэхгүй тэр чинь амар том тус болно. Тэгээд ийм мянган залуучууд байгаа шүү. Тэгээд хичээгээрээ үнэхээр лаг бай шүү манайхаа. Либертан намын гишүүдийн бүртгэл явагдаж байгаа шүү манайхаа. Та бүхэн ирж бүртгүүлээрээ одоогоор тал хувинд бүртгэгдсэн байгаа. Одоо 400 хүн дутуу байгаа. За хүүхдийн зуугийн уруухан кофе шоп. За Олимпик резиденс буюу Шангрилаг хажуудлуудыг Олимпик резиденсийн Напа лаунж болон манай Liberty Pub дээр бүртгэл явагдаж байгаа. Та бүхэн ирж Liberty намдаа хэлсээрэй. Баярлалаа манайхаа. Хооны ирчүүлээ чөлөө загсны төлөө нэгтгэе. За ингээд энэ 7 хоногийн weekly show-гаар өндөрлөж байна. Надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Энэ 7 хоног ба шүү дээ, манайхаа Монголын түүхэнд бичигдэх 7 хоног болсон шүү. Тэг үнэхээр Монголын түүхэнд бичигдэх. Хинийч төсөөлж байгаагүй зүйл энэ 7 хоногт болсон. Үнэхээр тэг энэ баг хятадын цагаан хэрэм шиг тийм амар хан хэрмийг ганцхан жижигхэн залуу найзуудтайгаа гарч ирэл маш зохион байгуулалтайгаа ажиллаад нураагаад унагчлаа. Тэ энэ сүүлдээ баг дарангуулагч болох гэж ирсэн шүү. Тэгэд Монгол тэ дарангууллын дэглэмтэй болохгүй байх гол шалтгаан нь залуучууд юм байна. Монголын үнэт зүйл нь юу вэ гэхээр эрх чөлөөтэй тэр хүн нэг бүр юм байна. Хүмүүсийн үгээ хэлэх эрх чөлөө юм байна. Худалдагддаггүй үнэт зүйлээ зардаггүй тэр залуучууд бол Монголын үнэт зүйл юм байна гэдгийг харуулсан тийм 7 хоног байсан шүү. Тэгээд залуучуудаа үнэт зүйлдээ үнэнч байгаараа баярлалаа. Энэ 7 хоногийн weekly show-гаар өндөрлөж байна. Баярлалаа. Хайртай шүү. Ой, амар гоё. Үнэхээр гоё. Атгаараа.